Микелогийн 100 дугаар бүлгийн 8-аас 15 дугаар ишлэл. За бүгд хамтдаа уншийе. Хүнээ, юун сайн болохыг тэр чамд айлцсан. Шударгыг инэрлийг хайр. Өөрийн бурхантай хамт даруухнаар алах гэхээс өөр юу тэр чамаас шаарддаг вэ? Эзний дуу хоолой хотыг буудах бөгөөд таны нэрнээс эмээхэн эрүүл сарал ухаан билээ. Сонсогдгүй мовгоо. Цагийг нь хэн тогтоосон бэ? Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болно. Хараагдсан бодон хэмжүүртэй хүн байхгүй. Муу жилүү хуурамч дэнсийг би зүтгэж болох уу? Учир нь хотын баячууд хүчирхийлээр дүүрэн оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман дотор хилэн зайлмигтэй ажээ. Тиймээс би бас чамайг өвчлүүлж цохиж уугна. Нүглийн чин төлөө чамайг хоосруулна. Чи идэх боловч цадахгүй бөгөөд гидс чинь өлсгөлэн байна. Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй. Чи юу хадгална түүнийг чинь би элдэн дүгэх болно. Чи тариалах боловч хураахгүй. Чи тэдүүн шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй. Мөн усан үзлийг шахах боловч чи дараас уухгүй гэсэн. Хамтдаа бүгдээрээ энэ өдөр түүний хүсэл гэсэн сэдвээр эзэн үгийг хамтдаа судалнаа. Бид маш олон удаа өөрийн хүслийг Бурханд хэлж миний хүслийг та гүйцэлдүүлж өгөөч гэж залбирдаг. Бидний эрүүл мэнд, санхүү, байр суурь, гэр бүл, хүсэл мөрөөдөл, хэрэгцээ гэд бүх зүйлтэйгээ холбоотой хүслээ Бурханд хэлж залбирдаг. Гэхдээ бид тийм ч олон удаа хүслээ Бурханд хэлж байгаатай яг адилхан тийм хэмжээнд хүртлээ миний төлөө таны хүсдэг хүсэл юу вэ гэж эзнээс төдийлөн асуудаг. Харин миний хүсэж байгаа хүсэл энэ байна л гэж Бурханд өөрийн хүсэлтүүдэн араас нь хэлж залбирдаг. Үнэн хэрэгтээ хүн бидний төрлөх мөн чанар бол өөрийн хүсэлдээр л төвлөрсөн мөн чанартай байдаг. Би ихнэртэйгээ гэрлээд 15 жил болж байна. Харин өнгөрсөн жил нэг юм асууснаа санаж байна. Тэр хүртэл би ихнэрээс юм асуугаагүй байгаадаа асуусныхаа дараа сэтгэлж авах болсон. Тэр би ихнэртэйгээ ярьж байгаа нэг юм асуусан. Юу гэж вэ гэхээр миний арай чиний хүсэл мөрөөдөл юу вэ гэж. Тэгсэн чи ихнэр маань яг Библиэлд байдаг ер нь бол айгүй зөв төвс элементарны гоо хариулдаг хариулсан л та. Чиний хүсэл юу вэ гэсэн чинь чиний сайн ихнэр байх. Бүх нөхрүүд ийм хариултанд баярлна гэсэн болж. Өөр хүсэл хэрэггүй дээ. Стop болч гэж. Харин яг ингэж хариулахад надад жоох юмгүй байсан. Юу ийгүйсэн гэхээр миний ихнэрийн хүсэл мөрөөд яг миний сайн ихнэр байх нь гоё байна л та. Гэхдээ яг түүний мөрөөдөл юу юм бэ? Тэгээд ихнэрээс дахиад авшруулан асуулаа. Яг юу мөрөөдөж байна миний хайр? Нэг талаараа ихнэр маань яг чиний сайн гэргий байгаа л чамд сайн туслагч байгаа л Бурхны алдрын төлөө амьдрах чинь маш сайн дэмждэг л болмоор байна. Гоё шүү дээ. Гоё хариулт тийм ээ. Ер нь хөр болгонд бол чихэнд нь гоё гжигдмээр сонсогдох хариулт. Гэхдээ сэтгэл жаа хөвдсөн зүйл нь хувь хүн болгон өөрөөр ингэсэн мөрөөдөлтэй байх ёстой. Хэдийгээр миний ихнэрч гэсэн энэ хүн өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн мөрөөдөл, өөрийн гэсэн тэмүүлэл, түүнийхээ төлөө зориулалттай амьдрах ёстой шүү. Тэгээ бид өөр нэлээ яриа өрнөсөн л дөө. Багтаа чи яг юу мөрөөддөг вэ? Оо яах вэ 10 жил байхдаа оюутан болж байгаа үедээ зөндөө олон мөрөөдчихсэн л да. Тэгээ би надад энийг ингээд сонссон ч жоохон эвгүй санагдлаа. Надтай гэрлээд мөрөөдөлгүй болчихлоо. Надтай гэрлэж байгаа мөрөөдөлтэй л байсан юм байна. Надтай гэрлсэн чинь миний мөрөөдөл дарагдаад. Харин би бол маш их мөрөөдөгдөх юм байна. Би бол маш их мөрөөддөг. Мөрөөдлөө бүр зурдаг, бичдэг, тэрний төлөө янз янзын зүйлийг төлөвлөдөг, зохиодог, зориулдаг хүн. Гэсэн чинь энэ бүсгүй надтай гэрлээд мөрөөдөлгүй болсон ганцхан мөрөөдөлтэй. Миний мөрөөдөл хөрөнд оруулт хийнэ гэсэн мөрөөдөл. Тэр өөрөө сайн нөхөр биш байна гэж дүгнсэн л дээ. Яагаад энэ бүсгүй мөрөөдлийг алаа ичвэ? Гэхдээ үүний дараа би ихнэртэй нэг үг хэлсэн тийм ээ. Миний хайр мөрөөдөөч.
чи өөр гэсэн мөрөөдөлтэй байх ёстой. Тэгээд тэр мөрөөдлийн чинь төлөө бас би амьдрах ёстой. Тийм үстэй. Бүх нөхрүүд ихнэрийнхээ өөрийнх нь мөрөөдлийн төлөө хамгийн сайн туслагч байгаад араас нь түрээд урд нь гарч тэгээд бадашиглаад хажуунаас нь дэмжиж туслаад яваасаа гэж боддог. Гэхдээ нөхрүүдээ нэг зүйлийг анхаараарай. Ихнэр тань мөрөөдөлтэй байх ёстой. Тэрнийхэн төлөө та амьдрах хэрэгтэй. Энэ бол Бурханаас хүн болгонд хүсэл мөрөөдөл, амьдралын мотивац, тэмүүлэл байх ёстой гэдэг Бурхан бас хүн болгонд зориулсан төлөвлөгөө байгаа гэдэг үгтээр явцав таарна гэсэн. Тэгэхээр ах дүүс минь яг энэ ярианы дараа би жоохон өөртөө сэтгэл дундуур байсан. Харин яг энэ сургаалыг бэлдэж байх үедээ би яг тэр ярилцсан яриаг ингээд эргүүлээд бодож байлаа. Би маш олон удаа Бурханд хүсэл мөрөөдлүүдээ хэлж залбирдаг. Үнэн хэрэгтэй. Бурхан миний төлөө юу хүсэж мөрөөддөг юм болоо? Тэр намайг хэн байгаасаа гэж хүсдэг юм болоо? Тэр намайг яаж амьдраасаа гэж хүсдэг юм бол? Ямар зан характертай, ямар дүр төрхтэй, ямар амьдралын хэмнэлтэй, ямар зүйлийг хүсэж мөрөөддөг, юунаас зурж, юуны төлөө явдаг хүн болоосаа гэж тэр миний төлөө боддог юм болоо гэж маш олон удаа эргэцүүлж бодсон. Яг энэ үгийг бэлдэж байгаа юм. Бүгдээр хажууд байгаа ах トゥ ус руугаа хараад Бурхан таныг хэн байгаасаа гэж мөрөөддөг болоо гэж хэлээ. Бидний саяны унсан Мика номын 6 дугаар бүлгийн 8-аас 15 дугаар ишлэлээс бид хамтдаа өнөөдөр суралцсан. Мика 6-гийн 8-аас 15. Мика 6-гийн 8-аас 15-ыг харах юм бол эзний дуу хоолой хотыг дуудсан гэж хэлж байгаа. Мика иш үзүүлэгчийн хувьд, Мика зүнчийн хувьд амьдарч байх тухайн цаг үед нь Мика Израилийн 3 хааны үед иш үзүүлж байсан. 3 хааны оршин тогтножсэн цаг үед гурвуулгын цаг үед Мика Бурхны үгийг дамжуулан иш үзүүлэн үйлчилж байж. Харин Мика энэ иш үзүүлгүүдийг хэлсний дараах нь юу болсон бэ гэхээр Израильчууд харин дайсан бүслэгдэж хотон сүрж тэр ассирчуудад бүр эзлэгдсэн. Израиль хоёр хэсэг хуваагдсан байсан. Нэг хэсэг нь Бабилончуудад эзлэгдсэн бол нөгөө хэсэг нь ассирчуудад бүр эзлэгдсэн. Ингээд Мика иш үзүүлэгчийн үед Бурхан үнэн хэрэгтэй Израилийг ийм хувь тавиланд хүрэхийг хүсээгүй болмаас Микагийн амаар дамжуулан Израильчуудад ярьж байгаа Бурханы сэрэмжлүүлэг болон ятгалгаа гэсэн. Өнөөдөр бид нэмшээ судалж байгаас. Эзний дуу хоолой хотыг дуудаж байна гэж хэлж байна. 10 дугаар эшлээс. Эзний дуу хоолой хотыг дуудаж байна. Тэр хотод амьдарч байгаа хүн бүрийг дуудаж байна. Яагаад вэ гэвэл Бурхан тэр хотыг харсан чинь жигшмээр харагдсан гэнэ. Жигшмээр. Тэгээд тэр хотод болсон бүх процессыг Микагийн амаар дамжуулаад хэлсэн. Тэр хотыг хараад хамгийн түрүүн жигшмээр байсан зүйл нь юу вэ гэхээр гэр бүлүүд нь хорон муугаар дүүрэн байсан гэж. Гэр бүлүүд хайраар дүүрэн, аюулгүй амар тайван байхад л Микагийн амьдарч байсан цаг ах үед түүний амьдарч байсан хотод байгаа гэр бүлүүд нь хорон муугаар дүүрсэн байсан. Хүчрхийлэл, янз бүрийн ёс бус зүйлүүдээр амар тайван биш, харин аюулын дайны талбар шиг гэр бүлүүд нь салалт, дээр нь бас янз бүрийн хорт муу зуршлуудаар дүүрэн байсан. Тэгээ Микагийн амаар дамжуулаад Бурхан юу гэж хэлсэн гэхээр гэр бүлүүд нь хорон муугаар дүүрэн. Хорон муу зүйл идэгдсэн байна гэж хэлж байна. Монголчууд ярихдаа улс амгалан байхын хамгийн ихний нэгж бол гэр амгалан байх гэж хэлдэг. Тийм учраас гэр амгалан бол төр амгалан гэж ярьдаг. Улс орон аюулгүй инхтэн хорших, сайн сайхан байх хамгийн ихний дүр төрх бол гэр бүл. Гэр амгалан бол төр амгалан. Бүгдээ нүгийн хамт хэлээ гурваа. Гэр амгалан бол төр амгалан. Улс орны аюулгүй байдал тэгвэл гэр бүлтэй холбоотой. Яг Микагийн иш үзүүлэг болон Израиль хандаж Бурханы хэлж байгаа энэ сэрэмжлүүлгийг яг ингээд уншаад дахин бодож явах надад юу бодогдсон гэхээр нэг хоттой адилхан санагдсан. Бас нэг цаг үеийг ойлгох санагдсан. Яг та бидний амьдарч байгаа энэ хот. Та бидний амьдарч байгаа улс. Үнэн хэрэгтэй гэр бүлийн асуудлууд нь Бурханы шийтгэл болон зэмлэлийг хүртэх шалтгаан болдог байх нь шүү дээ. Гэр
учраас Бурхан Израилийг шийтгэнэ гэж хэлсэн гэсэн. Израилийг дайсныхын гарт өгнө. Бурхан өөрийнхөө уур хилийг буулгана гэж хэлсэн. Өшөөрөгчдүүдэд харуул эсний дуу хоолой хотыг дуудаж байна гэж хэлээ. 11-р эшлэлдэр шудраг бус байдал, хуурамч хэмжүүр нь энэ хотыг өдөрдөж байна гэж хэлж байна. Шудраг бус байдал, хуурамч хэмжүүр, зөв бус хэмжүүр. Гудамжинд нэг иймэрхүү жагсаал бас хаасайгүй болж байна. Яг Микагийн амьдарч байсан хоттой зарим талаараа манай хотыг адилхан болчихжээ. Шудраг ёс гэж хэлдэг хаасай. Энийг хүмүүс одоо фан болгоод шудрагын шудраг болгоод шудрагаас хаан байна. Би тараас нэг юм асууя. Та бидний амьдарч байгаа хотод шудраг ёс хэрэгтэй гэж байгаа юм байвал гараа өргөөрэй. Хэрэгтэй. Энэ хотод ямар нэгэн хуурамч хэмжүүр байна гэж байгаа юм байвал гараа өргөөрэй. Зөвхт бус хэмжээ байна гэж байгаа. Сүүлийн үед маш олон одоо төрийн байгууллагууд шудраг байдал гэдэг зүйлтэй холбоотой хэлэлцүүлэг, хурал тэр мэтгээл гаднаас мэрэгчлэнүүдийг авцраад төрийн хэмжээний юмнууд хийж байгаа ч харамсалтай энэ хотод байнга дутагдж байгаа зүйл бол шудраг ёс, зөвхт хэмжүүр. Микагийн амар дамжуулаад Бурхан юу гэж хэлсэхээр Израильчуудаа хэрвээ та нар шудраг бус байгаад байвал зөвхт бус хэмжүүрээр биенийгээ хэмжиж худал хуурмагийн хотыг өдөр даалал байвал би энэ хотыг шийтгэнэ гэж хэлсэн. Шийтгэнэ. Энэ хотыг би дайсныхын гарт өгнө гэж хэлсэн. Энэ хотыг нэг ч тоосгон нөгөө тоосгон дээр давхарлагдахгүй гэж хэлсэн. Харин Бурханы нэгүсэд юу нүрэлж байна гэж гиншээч, эргээч, хийж байгаа зүйлээ болооч гэж уриалж байна гэсэн. Энэ шалтгааны улмаас Бурхан эзний дуу хоолой Микагийн амар дамжуулан Израильчуудыг дуудсан. 12-р эшлэлээс харуул эзний дуу хоолой хотыг дуудаж байна. Яагаад гэвэл энэ хот баячууд нь ядуусыгаа даралдаг, дээрлэгдэг. Хүчирхийлээр дүүрэн хот болжээ гэж хэлсэн. Нэг хоттой жоохон адилхан сонсогдоод байна. Та нарт тэр санагдаж байна. Нэг хоттой бас адилхан сонсогддог. Бурхан өнөөдөр та бидний амьдарч байгаа хотыг харахтаа ямар дүн тавьж байгаа вэ? Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй нэг нь ядуусыгаа дарлаж дээрлэгсэн. Хүчирхийлэл дүүрсэн тийм хот байсан учраас эзэн Микагийн амар дамжуулан Израилийн тэр хотыг дууджээ. Тэгвэл өнөөдөр ч энэ үг та бидэнд хамаатай. 12-р эшлэгийг үргэлжлүүлээд харуул энэ хот нь зайлмэг, худалч хилээр дүүрэн хот байна гэсэн. Хүмүүс өнөөдөр сэргэлэнт гэдэг нэг үгний ард бие биенийгаа маш их хуурж мэхэж амьдардаг болжээ. Ийм шалтгааны улмаас Микагийн амар дамжуулан эзний дуу хоолой түүний амьдарч буй хотыг дуудсан. Эзний дуу хоолой хотыг дуудаж байна гэж. Бүгд энэ үгийг хамт хэлье. Эзний дуу хоолой хотыг дуудаж байна. Эзний дуу хоолой хотыг дуудсан. Микагийн амьдарч байсан цаг үед яагаад гэвэл түүний амьдарч байсан хот нь гэр бүлүүд нь хорон муугаар дүүрсэн. Тэр шудраг бус байдал, хуурамч хэмжүүрээр тэр хотыг хүмүүс бие биенийгээ хэмждэг, засаг захиргаа, эрх мэдэл хүртэл худал хуурмаг, хуурамч хэмжүүрээр хүмүүсийн хоорондоо хэмждэг гэж. Үүнээс гадна дээрлэхгүй, хүчирхийлэл дүүрэн, эд хөрөнгөтэй ядууныг нэг эрх мэдэлтэй сул дорооны нэг зовоож амьдарч байсан хот байж. Мөн зайлмаг, худалч хилтэй хүмүүс тэр хотод амьдарч байсан. Үүнээс болоод эзэн Микагийн дамжуулан хотыг дуудсан байна. Ингэж хотыг дуудлаа гэж хэлэхдээ 13-аас 15-р эшлэлдэр эзэн энэ хот хэрвээ гиншгүй бол ийм зүйлийг буулгана гэж хэлсэн. Бүгдээ хамтдаа уншъя. Чангаар уншъя. Тиймээс би чамайг өвчлүүлж, цохиж ургана. Нүглийн чинь төлөө чамайг хоосруулна. Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өрсөлдөн байна. Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдож чи юу ч хадгалахгүй. Чи юу хадгалсан түүнийг чинь би элдэнд өгөх болно. Чи тариалах боловч хураахгүй. Чи чидүүн шахах боловч өөрийгөө тослохгүй. Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй. Эзэн бол шудраг. Намайг дагаад хэлээрэй. Эзэн бол шудраг. Яг үнэ. Бурхан хайр нэгүсээр дүүрэлтэй гэх
шударга. Энэ дэлхийн ямар ч хууль дурам гэмт хэрэгтэн нүгэл хийгээд гим нүгэлдүүлээд баригдсан нэгэнд хуулийн дагуу хариуцлага тооцдог бол шударгаас илүү шударга гэж тооцогдох. Төгс ариун тэр нэгэн гим нүгэлтэнтэй хариуцлага тооцдог. Микагийн амар дамжуулаад эзэн Израильчуудыг гимшил дурайлсан. Хэрвээ гимшихгүй бол би ийм болно гэж хэлсэн. Хамгийн нэгдүгээрт нь юу болно гэсэн бэ? Өвчлөлүүдээр энэ хотыг зогтно гэсэн. Өнөөдөр Монгол улсад маань Улаанбаатар хотод маань ямар их өвчин байна вэ? Ямар олон төрлийн хавдар байна вэ? Бид бараг дэлхийд хавдраараа тэргүүллээ хөөе. Эмэгтэйчүүд, эрчүүд анхаараа. Бэлгийн замын халдварт өвчин дотроос яг бэлгийн замаар дамжиж халдварладаг. Гэхдээ бүр эмэгтэйчүүд маш олноороо өвчлөдөг өвчин бол савны үзүүрийн умаа үзүүр хот хавдар. Дээд сайхан нэг мэдээ сонсоод гайхсан. 14-т, 15-т, 16-т хүүхдүүд маш ихээр аборт хийлгэж. Энэ хот завхарлаар дүүрч гэлжээ. Тэр нэлгний болон янз бүрийн дотор танцууд эрэгтэнтэй холбоотой хор тавдрууд араасаа хүмүүс маш их тусч байна. Ер нь бол илгийг хүмүүс эмчнэр бас юу гэж хэлдэг вэ? Сэтгэлийн эрхтэн гэж ярьдаг тийм ээ. Нийгэм байгаа хүчирхийлэл, дарамт, өөрчлөлт, буруу амьдралын хэмнэл олон зүйлээс болоод хүмүүс өвчлсөн. Гэхдээ энэ бүх буруу амьдрал, хүчирхийлэл, энэ бүх ёрын зүйлүүдийг бүгднийг нэг удамд хийгээд оноос нэг нэр өгөөч гэвэл гим нүгэл гэдэг нэр өгнө гэсэн. Гим нүглэн гимшиж ирэхгүй бол бид амьдрал дээр өвчин, зовлон, өвдөлт, ёололтыг өрж байна гэсэн. Эзэн Микагийн амар дамжуулаад Израильчуудын хотыг зэмлэхдээ эргээч, гим нүглэн болооч, хэрвээ үгүй бол би мах хотны хувьд өвднө гэж хэлсэн. Төрөл бүрийн өвчлөлөөр цогно гэж хэлсэн. 14-р эшлээс харах юм бол хоосрлын тухай ярьж байна. Эдсэн боловч цаддаггүй. Ажлаад байгаа боловч юу ч үгүй. Мөн олоод байгаа юм шиг боловч цоорхон төвчөнд хийсэн шиг алга болчихдог. Идээд байгаа мөртлөө өлсөөдөл байдаг. Маш шахаа хөдөлмөрлөөд байгаа боловч маш эрчимтэйгээр ядуураад байдаг. Тариалах боловч хураах. Өвдөн байхгүй амьдралыг хэлж байгаа. Тариа тарьсан намар нь ямар ч хурц байгаа. Бүх юм зориулсан, бүх ухаанаас бүх их хүчээр зориулаад хөдөлмөрлсөн ч үр дүн байна. Үр дүнгүй хөдөлмөр, үр дүнгүй зүтгэл харамсмаар. Хэрвээ эргэхгүй бол ийм зүйл болно гэж хэлж байгаа. За яг үнийг хэлье. Энэ бол зөвхөн Микагийн цаг ахуйд Микагаар дамжуулан Израильчуудад хэлсэн үг гэж та ойлгож болох. Өнөөдөр ч гэсэн бид гим нүгэл дотроо хутгалдаад амьдраад л байвал бид амьдралдаа ийм үр дүнг л ав. Тэгээ бид нар заримдаа гайхад яагаад би ийм байна вэ? Яагаад би ийм яваад байна вэ? Яагаад би үр дүнгүй амьдраад байна вэ? Хариулт маш ойлгомжтой. Та яаж амьдарч байгаа вэ гэдгээр харах хэрэгтэй. Харин эзэн Израилийн ард түмнийг Микагийн амар дамжуулан ингэж шийтгэн гэж хэлэхдээ гим нүглээсэн ирэхгүй бол иймэрхүү хор хохирол амьдралдаа хүлээж авна гэж хэлэхдээ Бурхан тэднээс юу хүсэж байгаагаа Мика 6:8 дээр хэлсэн байдаг. Мика 6:8 дээр. Бүгд хамтдаа чангаар уншия. Хүнээ юу сайн болохыг тэр чамд айлцсан. Шударгыг үлд, энергийг хайр, өөрийн Бурхантай даруйхнаар алах гэхээс өөр юу тэр чамаас шаарддаг вэ? Тэгвэл бид яаж амьдрах ёстой юм бэ? Хүнээ юу сайн болохыг Бурхантай айлцсан гинэ. Энэ таны тухай бас миний тухай ярьж байна. Та бид хоёрт юу сайн гэдгийг эзэн хэлсэн байна. Гурван чухал зүйлийг хэлж. Шударгыг үлд, энергийг хайр, өөрийн Бурхантай даруйхнаар алах. Бурхан үүнийг хүсдэг гэж хэлсэн. Шударгыг үлд. Заримдаа хүүхдүүдээс шударга байдлыг цочтол сурах юм да. Яг энэ зурган дээр харуул ахынтайгаа
Нэг өдөр би нэг найз пасторын гэр бүлийг бас урамшуулахаар цуглаанаас даалгавар аваад явсан. Нөгөө найз пастортойгоо яриад хамт залбираа сууж байсан чинь охин маань яг энэ ширээний болонд жуус уу гэсээр гад нэг шилэн савтай жуус аваад тавьчихсан. Тэгээ хэлсэн л дээ. Миний гол руугаа тавихгүй бол унгаад хагалах уу даа гэсэн чинь охин маань гол руу тавьчихсан байсан чи тэр номоо тавихтаа жуусыг яг ингээд болонд нь тавьчихсан байсан. Тэгээд охин маань яг хажуугаар нь явахдаа нөгөө жуусаа унгаад тэгээд шилэн аяг хагарсан. Тэгээд бидээс бараг өөр зочин одоо үйлчлүүлэгч байгаагүй учраас бүгдээрээ цэсэр хидэл гарсан. Тэгээд үйлчлэгч чинь бариман яаралтай гүйж ирээд нөгөөдгөө чинь цэвэрлсэн. Охин маань амар ивүү болчихсон зогсож байсан. Тэгээд би асуусан. Хэн энийг унагчгаа гэсэн чинь би унагсан юм аа. Тэгээд зэгэн утан заа өстө хөөх юм да яг одоо сургаа хүлээж юм да би унагцсан юм аа уучлаарай гэн. Нөгөө зөөгч маань ирээд хагарцсан байгаа шилхэн аягыг шүүрдэнгээ охиныг манаас хөөрдөөл ингээд зогсож байсан. Ямар хөөрг юм бэ би унагцсан гэж ялгээд. Тэгсэн чинь охин маань үргэлжлүүлээд нэг юм хэлсэн л дээ. Юу гэсэн бэ гэхээр аваа тэгээд гэртээ хараад намайг зодохгүй шүү. Би паргад явсан охин аяг унагсан асуудал биш би бараг тэр үед ичээд явсан. Тэгсэн чинь нөгөө уулзчихсан пастор найз маань намайг гарснаа чийс охиноос аалж өгдөг байлаа гэнэ. Би амар зоддоггүй шүү дээ гэж. Яг хаяа болохоор нөгөө байгагийн зүгээр үзүүлэх юм одоо аяг байгаа шүү дээ. Үзүүлдэг байхгүй. Чи өгөнд орохгүй одоо байгаа ингэ шүү. Тэр бол байгаа үгүй тэрүүд аяг дургуултай. Ерөөсөө хоёулаа уулзах хэрэг уулзахгүй байгаа үгүй гэж орсон. Тэгтээ би барьж аваад ингээд өдөр шүмүнүүдэд байдаг юм бол байхгүй шүү дээ. Тэг их л удаж гарн дээр нөгөө байгаагаар нь гар тэр хоёрыг уулзуулах уу ганц байгаа. Тэгээ би бодоод байсан чи би ер нь болроог бол бараг л их ховорхон байдаг гэсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо тэгээд амар яадаг юм шиг хүмүүс ажил пар хийдэг байсан. Тэгээд гэртээ арай та одоо байгаагүй шүү, зодохгүй шүү. Амар шуутар хэлсэн. Тэгээд айгүй ивгүй байсан. Яг нэг хэлэхэд ийм шүүл төргө зүгээр л байгаагаараа ярихгүй энэ цагтаа нэг ивгүй байдаг те. Охин маань том охин маань дөрөвтэй байсан санагч. Тэр үед бид нар бас орой хамтдаа Библи уншаад шудраг байдлын талаар яриад, бурхан бүгдийг харж байгаа тухай яриад, гиншээгүй гин байвал одоо шууд илчлэе гэдэг амар би тунхаглалаа. Тэгээд ихнэр охин гурлаа сууж байгаа шүү дээ. Тэгээд бүгдээрээ залбираад, ихнэр ч юм яриад, би ч юм ярьсан чи манай Джессика дөрөвтэй байсан л та. Тэгсэн чи Джессика манай амар гиншээл үйлээ. Тэгээд яав гэсэн чинь ихтэй та намайг зам өдрөө авч яваа. Тэгээд зам өдрөө төр байж авахад би нэг гин инс юм ахинч мэдээгүй гэхдээ бурхан мэдсэн юм байна гэх. Тэгсэн чинь нөгөө тавхтаач хэр имэйл одоо авахгүй шүү гэдэг ингээд тавхтаач хэр шкаф дээр тавьсан чинь имэйл явсан агуур санал тавьж байгаа тавхтаач хэрээс аваад тэгээд болон суужаад мэдчихжээ. Үнэндээ бол яг тэр нэг амжилттай болсон мэн хэн ч хараагүй. Гэхдээ яг би үг хуваалцсан чинь нөгөө дөрөвтэй охин маань гимшээд уйлаад би амар гимшсэн би хэлээгүйгээр аваад идсэн хулгай хэлсэн байж таа би. Тэгээд хамтдаа залбирч байсан. Яг тэр үед тэрийг бас аян сургаал бэлтэж байхдаа бодож байлаа. Яг үннийг хэлэхэд заримдаа бид үр хүүхдийнхээ хажууд ичмээр тэг хинч мдээгүй бол хинч хараагүй бол юу ч болоогүй юм шиг амьдрдаг дүр төрхтэй яваад байдаг ш. Шудраг байна гэдэг бол хэн нэгэн таны хийсэн хэргийг илрүүлж та баригдахаас өмнө явж очиод шударгаар хүлээмжшүүлдэг байна. Нийгмийн бүх талбар дээр бурхны өмнө хэн нэгний өмнө харилцааныхаа бүх талбар дээр бид шудраг байх хэрэгтэй. Яагаад гэвэл дуулал 11:7 дээр бидний эзэн болоор зөв шудраг гэж хэлж байна. Үргэлжлүүлээд харах тэрээр зөв шудраг байдалд дуртай гинэ. Бүгдээ нүг хамт хэлээд бурхан зөв шудраг байдалд дуртай. Бурхан зөв шудраг байдалд дуртай. Тэр өөрөө зөв шудраг нэг. Тэр бас зөв шудрагыг хайрладаг хүн дуртай. Шудраг хүн түүний цагааг харна гинэ. Бурхан ямар агуу байдгийг харж таньж мэдэж баяр хүртэ амьдрий гэвэл та шудраг бай. Бурхан Израильчуудад юу хүссэн бэ? Олон өргөл тахил шашинлаг үйлдэлүүд хаяа зүгээр нэг шудраг амьдраад хаашаа гэж хүссэн. Мика номын 6-гийн 8-аас өмнөх хэсгийг харвал бурхан юунд баярладаг вэ? Та нарыг өргөж байгаа мянган хуцын өргөлд баярладаг үгүй ээ. Хүнээ үнэндээ юу хэрэгтэйг тэр та нарт хэлсэн гэж хэлж. Тэгээд бурхан шудрагыг үйлдэж гэж хэлж.
Надтай 930 шоу хөтөлж байсан бол цайхан гэдэг найз маань нэг зүйлийг болцчихсон. Тэр найз маань нэг банкнаас 10 гаруй сая төгрөг аваад тэгээд өөр банкнд авчиад тушаах байсан. Өнөөдөр банкнаас очоод тээлбэрт хэлээд 10 гаруй сая төгрөг аваад харт хоромт хийгээд тэгээд нөгөө мөнгө аваад нөгөө тушаах өстө банкнд авчихсан. Очоод мөнгө тушаасан чинь яалтчгүй 1 сая төгрөг илүү байсан. Дахин тооцсон 1 сая төгрөг илүү. Тэгээд нөгөө банкнд мөнгө тушааж дуусаад өнөө хүлцсэн 1 сая төгрөгөө Германд аваад буцаад нөгөө банкнд дээр тейлер дээр ирсэн. Айгуу нухацтай царай гаргаад миний дөө. Би сая нэг хэдэн сая төгрөг авсан чи санаж байна. Санаж байна. Өчигдөр надад нэг жоохон тооцоо буруу юм өгчлээ дөө. Тэгсэн чи нөгөө тейлер айсан яна хабисто яг л өгсөн дөө. Одоо камераар шүүлэх юм уу гэж хэлсэн. Хөргөө зүгээр миний дөө битгий сандар чи надад харин илүү өгчжээ 1 сая. Тэгээд нөгөө сая төгрөгөө гаргаад тейлрийн ширээ дээр тавьсан. Тейлер юу ч хийж чадаагүй, шокнд орсон. Тэгээд энэ үйл явдлыг нөгөө найз маань, болцоохон найз маань ярихдаа тейлрийн нүднээс тэр гэрэлтсэн гоё одоо баяр хөөр гэдэг юм уу? Бүр ингэ шокнд орсон байгаа. Тэр зүйлийг хараад чи баярлсан уу гэж суусан чинь. Яг үнэ хэлэхэд найз нь тейлрийн нүднээс харагдсан тэр чок мокийг хараад баярлаагүй. Нэг юмд маш баярлсан гэнэ. Юу гэж би бурхны өмнө шудраг байж чадсан, даал баярлаадсан. Тэгэлэр баярлах хамаагүй би өөрөө энийг хийж чадсандаа баярлсан гэнэ. Шудраг байж чадсан та. Амен. Эзний өмнө шудраг амьдрал гэдэг бол энэ дэлхий дээр байж байгаа хамгийн дээд түвшний дүр төрх байна. Хэн нэгэн мэдэхгүй байсан ч, хэн нэгэн хараагүй байсан ч эзэн таны өдөр болгон ширтэн харж байгаа. Түүний өмнө шудраг амьдрья. Бусдын өмнө бас шудраг амьдрья. Эзэн өөрөө шудраг нэгэн бөгөөд зөв шудраг байдал дуртай. Зөв шудраг байдлыг хайрладаг хүнд дуртай. Бас зөв шудрагыг үйлддэг шулуун шудраг хүн түүний царайг харах болно. Та эзний царайг харж амьдрмаар байна уу? Та эзний өрөөлөөр бэлхэж амьдрмаар байна уу? Шудрагыг үйлд. Зөв шудраг нэгэн түүний царайг харах болно. Энэ залуу Даниэл байна. Энэ хүний амьдралаар маш их өрөвдсөн. Даниэл бол хийсэн хайртай хүн. Бас нэг чухал зүйл тэр бурхныг дагдаг гэдгээ юугаар харуулсан бэ гэхээр Даниэл шудраг амьдрдаг нэг юм байсан. Хэрвээ Даниэл номын 6 дугаар бүлэг дээр бид очиод харах юм бол Даниэлийн амьдралыг бурхан өргөсөн. Даниэл бурхны сүнсийг авсан учраас Даниэл 6-гийн 3-ыг харвал Даниэл өөрийн үе чадварнаас дээгүүр бас өөрийнхөө үеийн ажиллаж байгаа хамт олон дундаас хамгийн шилдэг ажилтан байсан. Тийм учраас 120 мууч улсаас бүрдсэн тэр том улсыг захирч байсан Дариус хаан. Даниэлийг болгосон бэхээр бүх мууч улсыг захирах өөрийнхөө яг дараагийн хүн болгоно гэж шийдчихсэн. Энэ мэдэн явсаар агаад тэр улс үндэсний өдөрлгүүд сайдарын чихэнд төрсөн. Тэгээд тэд юу гэж бодсон гэхээр Израиль гаралтай энэ яагаад хааны доотлын хүн болж биднийг удирдах ёстой гэж. Ер нь түүнийг буруутгах ямар нэг юм олё гэж шийдсэн. Тэгээд юу болдог вэ? Даниэлийн ажлыг бүх талаар нь шалгасан. Даниэл 6-гийн 4-ыг харвал иймээс сайдар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниэлийг буруутгах үндсийг ирсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй гэнэ. Харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхамжгүй байдал эсвэл завхрал олдсонгүй гэнэ. Тэр үнэхээр шудраг нэгэн байсан бөгөөд хүлээж авсан ажиллаа итгэмжтэйгээр гүйцэтгэдэг байсан. Энэ зөвхөн бурхны өмнө гаргаж байгаа амир дүр төрхийн тухайч биш. Амьдралынхаа талбар бүрээр шудраг амьдрах тухай. Танд хэн нэгэн ажил болгоод танд цалин олгож байгаа бол та ажлын цагаа зурчуулж болохгүй гэсэн. Мэн? За түр унтж байгаа хүмүүсээрээ гэртээ хараад амраа шүү. Бурхны үгийг сонсох цаг бол тэмцлийн цаг шүү. Бидний махан бие бол умти налын урсын гэж ингээд байдаг. Харин бид бурхны үгийг сонсохын тулд махан бие хүслээд байгаа унтаад урсаад налаад байвал та эндээс бурхны үгнээс юу ч сурахгүй гарна.
Тэгсэн дор гэртээ арай дулаан хүнжилтээ унтсан илүү үр дүнтэй. Тэгэхээр зэг суугаарай унтаж байгаа хүмүүс. Тэгэхээр Даниэл 6:4 дээр юу харж байна? Ажлынхаа бүх талбар дээр Даниэл шудраг байсан. Буруутгах юу ч хийгээгүй. Түүнийг буруутгах хайгаад юм олсонгүй гинэ. Харин та бидхэд шудраг байдаг болов. Бид нэг ярьжсэн да 15 жилийн өмнө эхнэр битээр хурмаа их үед аав маань 11 сая 500 мянган төгрөг нэг юм богцсон тэгээд надад өгчүүлээ. Тэгээд аав маань юу гэж хэлсэнгээр миний хүү яваад гэр орно бихтэй одоо байр саваа гэж. 15 жилийн өмнө нэг өрөө байр бол 10 сая л байлаа шүү дээ. Тэгээ би 11 сая 500 мянган төгрөг нөгөө богцсондоо хийгээд үүрээд наран туул зах руугаараа үйлцэл дээр очиод зар хараа зогсчихлаа. Байр авах гэж. Тэгээд эндээс янз янзын зарын утаснууд аваад цагаан утас хажуудаа аваад наран туул захыг хүнсний цахад ороод нэг гуанцанд ороод суудсан. Хуушуур янз янзын итгэм авцсан амар тацгаа. Хажуудаа цагаан утастай ихч суулгацсан. Тэгээд хоол идэнгээ уцаар яриад байр идвэ хаана байгаа вэ? Ямар байр вэ? Тэгээд тэгж байгаа байр авсан. Харин байр авахд нөгөө хүмүүс маань юу гэсэн бэ гэхээр их чинь олон мөнчин хүүхэдтэй нөхөр маань хороогийн өмсөг үзүүлсэн. Тэгээд их чинь мөнгөний хэрэгцээ гараад байрныхаа ордорыг ламбард нь тавьчихсан. Чи ихчтэй итгээд тэгээд чи тал мөнгөө ер нь надад өгчгөө. 2-7 хоногийн дараа чи хүрээд би бүгдийг бэлтгэсэн байна гэж. Би нөгөө ихчд итгэдэггүй. Тэгээ би яасан дээр тал мөнгөө өгөөгүй харин 90% өгсөн. Би 9 сая төгрөг өгөөд гарын үсэн үсэг юу ч сураагүй. Ихчээ би 2-7 хоногийн дараа ирээд 1 сая өгнө гэдэг. 15 жилийн өмнө ийм л байлаа шүү дээ бидний мөс чанар. Одоо энэ даа хийх юм байна уу? Ярьшиг. Бүүцэг гэж. Би 9 сая төгрөгийн тоолж өгчөөд ямар ч гарын үсэг байгаа утас байсан бол селфит байсан баг. Өгсөн нь авсан нь. Тэгээд 9 сая төгрөг өгчөөд 1 сая төгрөгөө бас барьцаанд аваад байна. Тэгээд 2 цагийн дараа очсон чинь нөгөө ихч маань нүгэ авчиж гэхдээ намайг хүлээгээ сууж байрны ордор бүх юм авчихсан. Яг л юм байл шүү дээ хүний мэс чанар. Тэгээ би хамтдаа ороод натратаар бүх юм бүглүүлээд миний нэрээр шилжүүлээд үлдсэн 1 сая төгрөгөө өгсөн. Эхлэлдээ хурмаагаа тэр байранда амьдарч байсан. Энийг би бодохдоо одоо ийм мэс чанартай олдохгүй дээ гэж боддог. Гэсэн чинь хөөе байна. Итгэгч биш мөртлөө шудраг байдлыг эрхэмждэг хүмүүс бас бишгүй дээ байна шүү. Харин эзний хүн атлаа заримдаа бид нар шудраг бас байх гэдэг шүү. Тэгтгүү. Би цаан 2 сарын өмнө байна да. Өмнөд Солонгос сурж байгаа цуглааны нэг охин байгаа болроо. Тэгээд нөгөө цуглааны охин маань над руу уцтаа пастралыг тусуулаач ямар тус вэ гэсэн. Өнөө орой 5 цагаас өмнө та нэг мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Манай аав ээж хөдөө байгаа, хөдөө амьдарч байгаа. Тэгэхээр тань руу хот руу мөнгө шилжүүлэн та авч яваа тэр мөнгөөр нь вон аваа. Нөгөө воныг ингээд өгмөр байна. Нэг хүн наашаа ирэх гэж байгаа. Тэгээд тэр мөнгө шилжүүлэхээр та аваад вон аваад тэр воныг нэг хүнд авчиж өгмөр байна. Тэр нь миний сургалтын төлбөр юм аа гэж хэлсэн. Тэгээд тэр нь ойролцоогоор 15 сая төгрөг байсан. 15 сая төгрөгийг би вон болгох хэрэгтэй. Тэгээд над руу миний данс руу мөнгө шилжүүллээ. Нөгөө шилжүүлсэн мөнгөө би данснаас авсан чинь миний яг данс болохоор 10 сая төгрөгийн лимиттэй байсан. ATM-ээс авч байгаа шүү дээ. Ингээл амар удаа авсан 500 мянгаар. Ард хүн очоод би нэлээд удаа шүнцрүү зогсож байгаа гал ингээл. Тэгээд нөгөөдгийг намайг бас нэг харт хоронд хийгээд дахиад авсан чинь мөнгө гардггүй. Тэгэхээр 10 саяг шилжүүлсэн болоо гэсэн чинь лимит нь 15 сая байснаас 10 сая гарах лимиттэй. 5 сая гардггүй. Тэгээд би exchange руу ороод хэлсэн л дээ. Миний дөө ингээд 15 саяар би вон авах хэрэгтэй. Харин миний лимит болохоор 10 сая байна. Яах вэ гэсэн чинь. Гоо ахаа та юу яачих вэ дөө? Энэ данс руу 5 сая шилжүүлж. Тэгээ хөлөөд ирсэн. Тэгээд тэр үгүй бас юу ч бодсон ба. Айгу цайлхан эзэн гэдгээр айгу цайлхан амьдраад байгаа шүү. Нөгөө харт тортоо мөнгөө нөгөө охины хажууд тавьчих. Энийг ахны түр тавьчих гэж байгаа юм. Тэгээд би нөгөө дансын дугаар аваад exchange руу орлоод чи хоочлж байгаа юм бас. Тэгээд очирлоо миний ээлжирлээ юм хийлээ нөгөө мөнгөө шилжүүллээ үлдэгдлээ шалгасан яг шилжчихээ гоё. За шилжүүлчихлээгээр бас 3 минут болж байгаа шүү дээ. Буцаад exchange руу явлаа. Тэгээд ирж явах цамдаа гинт бодлоо пал гэж явчихлаа. Шүгэн ба барьж авсан 10 сая. Нөгөө охин дөрөвтэйсэн шүү дээ. Яг миний дотор автоматар шууд лог сэтгэлгээ мань юу болж байгаа гэхээр за ингээд 10 сая төгрөг алдаа.
Ямар ч бодлого байхгүй шүү. Би зүгээр нэг хажууд нь аяж явцсан байна. Тэгээд ингээд жоохон сандрангу ороод ирсэн чинь харин нөгөө охин маань байж байна. Нөгөө тортоо хүн байж байна. Тэгээд би дүү шилжүүлсэн орсон гэсэн чинь уцаа сая байж байна. Тэгээд бүр гайхлаа бас баярлалаа. Гү ямар гоё юм байсан бэ нэ. Ийм шудраг хүмүүс бас ямар олон байгаа болоо. Бүх юм хармараа, бүх юм муухай болсон зөвхт хүн өстө алга гэж бодож байсан чинь итгэгч биш тэр охин ямар гоё шудраг байсан гэж би тэгээ машиндаа суухдаа гайхах, баярлах, тоглох, бахархах, тэрдгийг суралцах, дээр өнөөдөр та нар бүр ярих юмтай болоод үлцээрсэн. Тэгээд итгэгч биш хүмүүсийн дундаж гисэн ийм шудраг хүмүүс бишгүй нэ. Харин итгэгч хүмүүс та бид ийм агуу шудраг эзний дагалдагч нар атлаа заримдаа шудраг бус юмтай холбогдчих гээд байдаг шүү. Харин та бид шудраг байх хэрэгтэй. Бүгдээр шудраг ёс гэж хэлье. Гурваа. За энэ бол чигсаалын үг гэж хүмүүс бодоод байгаа. Үгүй шүү дээ. Библийн үг байгаа юм. Шудраг ёс гэх талбай дээр ч сонсох гэдэг. Бүгдээр хамт хэлээ гурваа. Хажууд руу хараад шудрагыг үлдээе гэж хэлээ. Эзэн та биднээс юу хүсдэг вэ? Эхнийх нь шудрагыг үлдээсэй гэж хүсдэг. Амьдралынхаа бүх талбар дээр шудраг бай тэгвэл эзний үйл бэлтгэх болно. Хоёрдугаар нь инэрлийг хайрлаарай гэж эзэн хүсдэг. Инэрлийг хайр. Энэ инэрл гэдэг нэртэй хүн хайж болоод хайрлах юм шиг. Инэрл гэдэг нэртэй үед аюул олон болоод байгаа тийм инэрлийг хайрлахаар инэрлийг хайгаад сурч хийгээд манай цуглаад инэрл гэж хүүхдээ байгаа бэлэг авч гинэ. Библийн дагуу. Харин энэ хайр инэрлтэй хайртайгаа залгагдаж байгаа юм шиг залгад гэсэн үг байна. Инэрлийн тэм зүрх сэтгэлтэй амьдрал инэрл гэдэг тэр хайр инэрл гэдэг тийм дүр төрхтэй бараг гэрэл гэсэн үг байна гэсэн. Бүгд хамтдаа инэрлийг хайр. Амен. Өнгөрсөн 7 хоногийн 3 өдрийн өглөө би залбиралд ирэхээр их нэртэйг хамт явж байгаа. 6 цаг үед хаалга онгоолгоод офисын. Яг орох үед офисын яг тэр доор гайхалтай нэг дүр зураг харсан. Яг одоо улаан өдөр үйлгэлтээр явсан байгаа шижвэ маань яг их нэртэй ороод ирэх үед тэнд гадаа цас руу аягүй гоёсэн 3 дахь өглөө санаж байна уу те? Хүн болгон дордлоод баярлж байхад яг тэр цастай өдөр бүгд баярлаж догдолж байхад цаснаас болоод даарч, бээрч, орох газар хайж яваа тэр оронгүй нэг ах маань цуглааны офисын яг нэг давхарт ороод хүүтэн шалан дээр суучихсан байсан. Харин шижрээ маань халуун цай нөгөө гартаа уудтаа боолцог орчихсан. Аха энийг уугаараа өндөгөөрөө гэж сууж байсан. Тэгээ тэрийг харсан чинь надад ямар гоё санагдсан гэж. Вау. Тэр их нэртэй юу гэж хэлсэхээр энэ өглөө нэх гоё хэллээ. Тэр шижрээг бүр хэд хэдэн удаа тэрвэрч авсан. Есүсийг тэрвэрч байгаа юм шиг санагдсан шүү. Яг Есүс эзний зүрх сэтгэл дотроос нь илэрч байсан учраас. Үнэхээр нандин байсан. Инэрлийг хайрлаж, ядарсан нэгэндээ гараа сунгана гэдэг нь үнэндээ бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрдгээ гэсэн үгийн дагуу та өөрийнхөө хүн чанарт, өөрийнхөө мөн чанарт хөрөнгө оруулалт хийж байгаа үйлдэл гэсэн. Тэр өглөө үлций пастор маань сайн самар хүний талаар үг хуваалцсан. Тэгээд энэ бүх зүйлүүд хоорондоо үнэхээр холбогдож ятгагдсан. Яг л тэр сайн самар хүн шиг явж үлдээр гэж. Харин өглөө би орж ирэхдээ тэр сайн самар хүнтэй таарсан. Манай цуглаанд явт юм билээ ш тэр сайн самар хүн. Хажууд нэг гараад ирэхдээ манай цуглаанд явт юм байлээ. Нэг үгийг хамт хэлье. Үүний дагуу үлдээрэй гэж. Үүнтэй адилхан үлдээрэй гэж хэлсэн. Бүгдээ Колосе 3:12-ыг уншаад би биш та нар чангаар уншнаа. 3:12. Амен. Бурхнаар сонгогдсон хүмүүсийн хувьд яг ёстой гэсэн байна. Өрөвч зүрхтэй бай. Энэрл хайраар дүүрэн байгаараа гэж эзэн ятгаж байна. Өрөвч зүрхтэй бай. Хэд их өвдөж байвал, даарч байвал, хэцүү байвал та тэр хүмүүсийг хайрлаж тэдэнд туслахын тулд өөрийнхөө цаг заваас, хөрөнгөнөөс, олон зүйлээсээ та зориулалт гаргана. Өрөвч зүрх
хайр инэрлэр ханддаг хүмүүс болъё. Амен. Та бидний дунд өшөө олон сайн самар хүмүүс гарч ирээсэн. Тэгээд би нэг түүхийг бас бодож байлаа, яг сургаал бэлдэж байхдаа. Тэр нь хиний Шижрэгийнхаа яг тэр харагдсан дүр төрхийг бас эргэцүүлж бодож байхдаа нэг түүхийг бодож байлаа. Би эзэн дээр ирэхээс өмнө инэрл хайрын талаарх ойлголт маань бараг байгаагүй. Ер нь бол хувиа хичээж өөрөөгөө болгож амьдрах ёстой. Хамгийн зөв хүн гэдэг бол хүнд гай тарихгүй. Тэгээд өөрөөгөө аваа явуучвал болоо гэж боддог байсан. Ингэж боддог уу та нар? Тэгвэл одоо арай өөр юм бодноо. Хамгийн зөв хүн гэдэг бол хүнд гай тарихгүйг яг ойлгомжтой. Харин хүнд тус хүргэж бусдыг боддог, бусдын төлөө зүрхэндээ орон зайтай амьдардаг хүн байна. Бусдыг тэнхрүүлдэг хүн байна гэсэн. Тэр би тэр хүртэл бол энэ зүйлийг боддоггүй байсан. Би үнэхээр хайрлах, эндрэх сэтгэлгүй. Тэндээ бүр өөрийнхөө төрсөн аав ээжийг хүртэл маш их зовоож, хомдоож байсан. Нэг удаа би жоохон халамцсан урж ирээд аав ээж хоёр маань настаа болсон удалтай тэр нэг бор автортай нөгөө бор автортай хамаг юм нуунаа. Би баг ухаан орсон цагаас тэрийг аяг ингээд цоож гэхдээ нөгөө бор автор чинь артл нь юу вэ? Панер штэ. Тэгээд яагаад тэрийг цоожлоод гэдэг нь ерөөсөй ойлгохгүй байсан. Панер зүгээр ингээд гутгаар ингээд лөх гээд онгоо. Тэр онгоолохгүй яадах юм ерөөсөй байсангүй штэ. Жоохон урагшлуулаад онгоолгоод юм авчдаг. Юм авчдаг нь миний юм гэж байна. Нэг өдөр би аав ээжээ үнэхээр зовоож явах үедээ юу болсон бэ? Итгэвч биш байсан. 19 настай байсан. Халамцсан урж ирээд би яг аав ээжийнхээ авдрыг урагшин болгоод артлын тэр панерыг онгоолгоод хадгалсан мөнгөний хулгай хийсэн. Аль хавч байгаа. Харин аав ээж хоёр маань намайг юу болж байгааг үйлдэл дээр нь харангуйтаа юу гэж хэлсэн бэж? Цагтаа дууд. Гэрт хулгай орчлоо. Надад бол яг үндэ тэр үед инээмээргүй байсан л даа. Тэр тулгаар орчлоо гинэ гэж инээгээ биш. Надад аюу хэцүү болсон. Гүчтэй юу вэ? Би ч төрсөн хүүхэд биз. Яг хулгайч байгаад байгаа юм шиг байна. Тэгэхдээ гэрт тулгаар орчлоо гэдэг аав ээж маань цагдаа дуудахад хүртэл үржээ. Би ер нь яатсан юм бэ? Надад амар хүнд байсан. Би өөрөө өнөхөр үзий ятсан. Аав ээж маань барахаар байгаа цагдаа дууд гэж ингэ сонсоод өнөхөр сэтгэл өвдсөн. Тэгээд тэр цагаас ахгуулаад зүрх сэтгэл дотор маань би өөрчлөгдөх ёстой. Би яатсан юм бэ гэсэн нэг тийм асуулт гарч ирээд сэтгэл үнэхээр өвдсөн. Харин энэ өвдөлт намайг бурхан руу ирэхэд тусалсан. Эннээсээ болоод би цуглаан руу ирсэн байхгүй. Тэгээд би яг эннээсээ бол цуглаан дээрээ орчихсон ч орж чаддгүй яг манай хороолт байсан тэр. Тэгээд нөгөө яваад орчихсон нөгөө оогийн маань цуглаанд орчих гээд хороолын хүмүүс яриад бөө юм болно гэдэг бас нэг нэргүй шахуу юм байж нэртэй юм шиг тэгээд хэн намайг гараад юу л гэж штэ. Тэгэж явсаар би 4 удаа цуглаанд очсон ч орж чадаагүй тавтад нь яваад орсон. Харин тавтад нь орох үед ойно пастор үүдэн дугтагч хийжсэн том гизтэй гизэнд анхны орн бол эмэм авсан. Ингээд би анх цуглаанд орсны дараа юу болсон гэхээр яг ороход цуглаанд харж явахад орж таарсан. Тэгээд ойно пастор Жошуа пастор хоёр надад нэг урилга өгсөн. Нөгөө урилга нь Есүсийн дахин амьсны баяр концерт байсан. Тэнд очиод би сайн мэдээг сонссон. Тэгээд зүрх сэтгэлээ нээж анх удаага бурханд та үнэхээр байдгийн бол миний амьдралыг өөрчлөөд өгөөч. Намайг амьдрсан шиг амьдруулаад өгөөч гэж залбирч байлаа. Харин ингэж залбираад тэр газраас гараа явж явах үед өдөр болгон алхдаг байсан гудамж маань өөр болчихж. Тэргээр шууд нэг өөр дугаар жиргээд байгаа юм шиг санагдсан. Амьдрал нэг өөр гэрэлгээтэй болчихсон. Үнэндээ гудам хിവэр байсан, шуудч гисэн, жирэгдгээрээ жирэгч байсан. Харин би өөрчлөгдсөн байсан. Бурхантай уулзаад миний дотор өөрчлөлт бий болсон. Хувийн хичээдэг, хэрэгтэй бол бусдыг хохироодог байсан нөгөө нөхөр бусдыг хайрладаг хүн болж хэлсэн. Тэгээ би баг өөрөөсөө цогцсон шүү дээ. Яг өөрөөсөө цогцсон гэж хоёр үйл явдалтай. Нэг нь би хөлбөрлөж мөнгө олъё гэж шийдээд тэгээд суглааныг тойрсон, хундаа мухсан, тэнд ажилчин амнахын гараа өргөд орчихсон, орой 11 хүртэл хундаа мухсан. 10 хундаа 10 хуруугаар цэврүүттэл ажил хийсэн. Тэгээд нэг хэдэн төгрөг надад цалин болгоод өгсөн л дээ. Нөгөө мөнгө авангуудаа би баярлсан. Тэгээд өөрийнхөө яг хөлбөрөөр олсон мөнгө байсан учраас нөгөө мөнгөө бариад би уйлсан. Бурхан минь ингэж ажиллаад мөнгө олох чи ямар гоё юм бэ? Би өөр болоод баг шиг байна. Яг тэгээд мөнгө бариа явж тэр цуглааны маань нэгч нэлээд гундуухан бас нүдэндээ нулимстай явж таарсан.
Тэгээд би уулзаад асуусан тэр их чи би бараг таньдаггүй. Тэгсэн чинь ээжийнх нь би маш муу байгаа. Тэгээд өөрөө хотод оюутан нутаг уцгсан зардал байхгүй гэж. Би юу ч удаагүй нөгөө мөнгө өгч гисэн. Гоо та ямар зардлаа. Тэгээд би нөгөө мөнгө өгчөөд нөгөө мөнгө хараад баярлснаасаа бүр их баярлсан. Гоо би ч одоо юу болч байна? Гоо юу болч ба чи чинь? Хизээ байлаа чи. Огт танихгүй шахуу хүнд хөдөлмөрлөж олсон мөнгө өгсөн. Гэтэл урд нь би яг нэг хэлгээд би 1996 оноос ахгуулаад 2000 он хүртэл би шайг тоглолдог байлаа ш. Та нар мэдэхгүй байгаа л да зарим. Гурван сканта парламент бөмбөгтэй. Энэ бол зохион байгуулалтаа бүлэг дөөгний хэрэг багхгүй. Тэгээд 99 онд бол бүх шайгчид хуугаараа баригдсан, захиргааны хариуцлага хүлээсэн, зарим шороо оронд орсон. Тэгээд одоо би чинь тэр үед ажлын карьер бол тэгээд авахгүй болчихлоо. За ажлын карьер ч юу байх вэ? Шайгийн карьер. Тэгээд энэ дараа хэлбэр аргаар мөнгө олж ирсэн хүмүүс чинь нийлээ бид нар дээр нь хийж эхэлсэн болохгүй юмсэн найзууд маань шоронд явсан. Хэрэг төвөгт орооцолцсон. Би өөрийнхөө ирээдүг бодохоор нэг өдөр би яг шоронд очих юм байна л гэж бодчихлаа. Харин өөрчлөгдөд анх удаа хөдөлмөрлөж мөнгө олчоод нөгөө мөнгө огт танихгүй хүнд өгсний дараа өөрөөсөө зодсон баггүй. Яг эзэнтэй уулзаад, бурхантай уулзаад хамгийн түрүүнд миний дотор гарч илэрсэн зүйл юу гэхээр бусдыг хайрлах сэтгэл, энерги сэтгэл, өрөв сэтгэл миний дотроос цохолдож ирсэн. Тэгээд би яагаад энэ зүйлийг ярьж байна гэхээр хэрвээ үнэхээр л та Христтэй уулзсан юм бол Христ дотор амьдарч байгаа бол таны дотроос өрөвч сэтгэл үргэлж ялгарч харагдаж хэн нэгэн тэр сэтгэлээс тань болоод тэнхэрж байна. Библиэр хэлэхдээ модыг үр жимсээр нь бид таньж болно. Тэр мод үнэхээр бурхан дотор суугдсан уугүй гэдгийг амьдралаас нь ялгарч байгаа үр жимсээр нь таньж болно. За харин миний хоёр дахь зүйл нь цуглаан дээр түн удааг байхдаа хүүхдийн чуулганд үйлчилсэн. Нэг орой хүүхдийн багш нар тойр суураад хамт залбирч байх үед гудамж нь бараг 30,000 орчим тухайд та нар санаж байгаа бол гудамжны өвтгсөн тодтголтой бараг 30,000 орчим хүүхэд Улаанбаатарт амьдарч байсан. Тарин шанд. Тэгээд бид тэр орой яг тэр хүүхдүүдийн төлөө сүрхэрт л үйлчилээ. Тэр хүүхдүүдийг бидний хөл дор амьдарч байгаа тэр хүүхдүүдийг бидний хөл дор байгаа тэр ёрын ертөнцөөс гаргаж ирээч зэн гэж залбирсан. Харин эзэн дараа биднээс асуусан зүйл юу гэхээр та нар очиод гаргаач гэж. Ингээд бид нэр тэр залбирлын дараа юу хийж хэлсэн бэ гэхээр орой 10 цаг 11 цаг гэж бүгдээрээ цуглараа шөнийн 2 болтол 1 болтол тариншаануудаар явж байна. Тариншаануудаар яваад тариншаануугаа хүмүүстэй уулздаг байсан. Нэг мэдхнээ бид нар 80 орчим хүмүүстэй холбоод тогтоосон. Тэгээд нөгөө хүмүүстэй нэг дор цуглуулад хоол авч ирэх гэсэн чинь мөнгө байдгүй. Яаж мөнгө олох вэ гэж бүгдээрээ бодсон. Яах вэ бодсон. Тэгээ бодож байгаа мөнгө олж болох нэг л арга бидэнд санаанд орж ирсэн. Тэрний үгээр уул руу самранд яваад самар авч зараад тэгээ тэргээрээ хүүхдүүдэд боллоо. Ингээд бид нэр самранд явлаа. Уг нь бол 7-8-аа бүгдээрээ ярьсан. Яг самранд явах цагаа товлоод яваад очисон чинь тэгээд за та нар би энийгээ хөөргөж яваад нэг юм явдал болвоо. Заримдаа бол тэгдэж шүү. Халелуя хияа гэж бүгд наад бүгд гараа үзчихсэн. Тэгээ Монгол улсын төлөө зүтгэн ирсэн ч тэг гэдэг шиг юм. Бүгдээ тоглосон байхгүй. Тэгээ яг 7 буудлын эцээр уулзсан үед 10 цаг. Тэгсэн чинь Лавга гэдэг нэг махлагдуу манай хүүхдийн багш хичээсэн. Тэр ихч бит хоёр л ирдэг. Тэгээ хоёулаа цаг хүлээсэн. Тэгээ дараа хоёулаа шармалтын автобусанд суугаад шармалтын эцэс рүү явлаа. Нөгөө өгч маань нэг стима борцог нэг уутыг авчирсан. Би болохоор хоёр шиг ааруул нэг юм битанд харцаа яах ч вэ. Ууланд луугч болтой юм. Тэгээд аваад бүгдээрээ самранд явлаа. Хоёулаа тэгээд замдаа хоёулаа залбираад явлаа. Бурхан минь одоо очоо яа самарт үгүй бас хоёр шуудаатай. Дөрвөн шуудаа самарт үгүй өрөөд ирсэн. Тэгээд яа самарт үгүй хаашаа явах мэдтгүй хоёулаа залбираад байлаа. Шармартын эцээр буухтаа бурхан минь ямар нэгэн хүмүүстэй хамт явахад туслаараа харуулж өгөөрэй. Тэгсэн чинь нэг анх нэг 3 эгчтэй ингээд дөрвөл баг болоо явж чинь. Ерөөсөө эдгэрдүүл наалтчий гэж хоёулаа алсаар дагаад байлаа. Нөгөө ч уулдуур орлоо дагаад яваад. Тэгээд нөгөө чинь битээр дагаад ингэж ойлгосноо яасан бид өөртөө яриа өргөлөө тэрэн гутны хэлжтэй. Битээр самранд явж мараг үзээгүй шахуу. Тэгээд хоёр дахь нь явж байгаа болохоор хань татж байна гэж зургуул явчихгүй гэх. Тэгсэн чинь тэгээд хамт явъя гэдэг. Тэгсэн чинь уг нь тэд нар самранд явах гэж биш ууланд гараад зугаалангаа төрс өдөр тэмдэглэж чараа юм. Гэхдээ арих дарсгүйгээр айгуугаа явж байсан. Тэгээд битээр чинь нөгөө нэг юм битантай харцаа хоёр ааруул уут стим отоо явсан шүү дээ. Харин нөгөө хэд баяр тэмдэглэх гэж байгаа болохоор шимпрод, килки, боо идэх юмтай. Тэгээд дэлгээс битээс
ч өстө хангатлаа үтсэн минь баярлаа гэж байлаа. Итэл байлаа. Уулын хүн рүү орлоо самраан түүлээ. Тэгээд бид хоёр яг 4 шуудаа самар түүсэн шүү. Тэгээд зараад 80 орчим хүүхдээ мөнхийн хайр цуглааны гадаа байдаг 10 онтой 8 онтой том гэр цуглуулаад хооллож байлаа. Тэгээд яг энэ үйлчлэлийг би эргээд энэ сургаалыг бэлдэж байхдаа сансан. Одоо тэр доор бүжгэлж байгаа хүмүүсийн хамгийн захын ингээд нэг юм далиц нөхөр байгааз. За тэр болохоор би байна. Магтан дунд бүжиг хийж байгаа хөдөлгөөн. Харин бид яг энэ кемпээр тэр малгай болон бодуулахаар ижэлсэж байлаа. Тэгээд бид яг хүүхдүүдийн төлөө орой болгон тэдрийг 10 цаг үед унтуулаад 10-аас 11 цагийн хооронд 100 залбирдаг байлаа. Миний үнэхээр өөрөө тэрч сэтгэл урагддаг байсан. Яг л өөрийн минь хүүхдүүд шиг санагдаж уйлдаг байлаа. Тэгээд сонирхолтой бид нар залбир дуусаад нэг багш 5 хүүхдийг өөрчилж уддаг байсан байхгүй. Яг аав нь болон ээж нь болъё гэж шийдчихсэн. Тэгээд энэ үйлчлэл бол үнэндээ олон хүүхдүүдэд ерөөл болсон гэж би боддог. Гэхдээ маш том зүйл нь болсон гэж надад маш том ерөөл болсон. Бусдыг хайрлах, инэрх тэр сэтгэлээр би ерөөгцөн. Тэгэхээр би танад юу хэлэх гээд байна гэхээр ах дүүсэн. Би юугаар дутаж байна вэ? Надад ямар зүйл хэрэгтэй вэ гэж ирж хайхаас чөлөөгээр хэн юу дутагдаж байгаа болоо гэдгийг олж хараад туслах сэтгэлтэй амьдрья. Инэрлийг хайрлая. Инэрхтэй гэрлэе. Хайр инэрл гэдэг зүйлтэй холбогдсон, наалтсан гэрчийн чигээс гурван чухал зүйл бол даруухнаар бурхантай хамт алхаа гэж хэлсэн. Даруухнаар эзэнтэй хамт алхаасаа гэж хэлсэн. Эзэнтэй өдөр болгон алхаж, эзний дотор амьдарч, эзнээс зуурж явах нь ямар том ерөөл байна. Өчигдөр 23 настай нэг залуухан хүү ирээд огийн пастор тантай уулзъя гэсэн. Тэгээд тэр залуу маань пастрын үйлчлэл өнөөдрөөс эхлээд хийж байна. Нэг чуулган дээр. Тэгээд огийн пастраа би пастрын дуудлага авсан. Энийхээ төлөө залбирсан. Өнгөрсөн 7 хоногт би үйлчлэл рүү илгээгдсэн. Өнөөдрөөс пастрын үйлчлэл хийж эхэлнэ. Яг өнөөдрөөс гэсэн. Тэгээд өчигдөр энийг надад хуваалцаад огийн пастраа яг пастрын үйлчлэл хийхэд хамгийн чухал зүйл юу вэ? Тэгээд нөгөө дүү маань бол маш олон арга барилуудын талаар сонсч байсан байх л та. Харин миний хувьд бол хэлмээр ганцар зүйл байсан. Өдөр болгон бурхантай л алах. Үйлчлэлээсээ чи баяр хөөр аваад эсвэл үйлчлэлээсээ болоод гониглаад эхэлвэл чиний үйлчлэл сулрна. Чиний амьдрал аз жаргалгүй болно. Харин бурхнаас баяр хөөр аваа. Бурхантай л алах. Өөр одоо чамд чухалчилж хэлмээр юм алгаа. Бурхантай л алах. Тэгээд яг энэ зүйлийг бид хамтдаа ярьсны дараа тэр дүү маань хэсэг хугацаанд пастрын үйлчлэл хийхэд маань та надад бас дэм болооч зөвлөж болохгүй гэж хуваалцсан байна. Тэгээд 23 настай амьдралаа бурхан зориулж байгаа. Ер нь давгүй бас мессен дээр ажиллаж байгаа. Гэхдээ бурханы алдрын төлөө пастраа үйлчлэхээр шийдсэн. Тэр залуу гараад үнэхээр талархаж байлаа. Тэгээд та бидний дундаас ч гэсэн бурхантай хамт алхаж, бурханы хүслийг таньж мэдэж, бас бурханы зүрх сэтгэлээр бусдад үйлчлэх олон хүмүүс төрж гарч байгаад эзэн бас талархаж. Үлзий пастор маань байна, Саки пастор маань байна, эсийн бүлгийн өдөртөгч нар байна, Магдалины багийнхан байна. Эзэнтэй алхаж байгаа учраас энэ хүртэл явсан гэж би итгэж байна. Харин цаашаа үр жинстэй амьдрий, баяр хөөртэй амьдрья гэвэл нэг л чухал төлхөр байна. Даруухнаар бурхантайгаа өдөр болгон алхах. Хэн нэгэнтэй алхаж байгаа бидний амьдралд маш том нөлөө болдог. Яг магадгүй та хэн нэгэн алдартай, мундаг, хүчтэй, эсвэл авьяастай, чадвартай, нэр нөлөөтэй хэн нэгэнтэй алхаж байж болох юм. Гэхдээ бурхантай алхаж байгаас илүү их найдаж болох, баярлаж болох, догдолж болох, бас амьдралтай хизээж урвахааргүй хүчрэх хамтрагч байх тэр нэгэнтэй алхахаас илүү чухал зүйл амьдрал байхгүй гэсэн. Тэр бид таныг ятгамаар байгаа зүйл нь бурхан бас биднийг ятгаж байгаа зүйл нь өдөр болгон даруухнаар бурхантай хамт алхахад суралцаа. Бурхан энийг л та биднээс хүсдэг. Ямар нэгэн зүйл бурханд хийж өгөхөөс илүүгээр та түүнтэй хамт алхахад суралцаасаа л гэж тэр хүсдэг юмсан. Хажууд багт төсрөг хараад хэлээ. Даруухнаар бурхантай хамт алхаа гэж. Даруухнаар бурхантай хамт алхсан нэг хүний түүхийг яриад бүгдээрээ залбирая. Энэ бол Йосеф.
Йосефийн амьдралд маш олон асуудал бий болсон. Ах нар нь түүнийг худалдсан. Харин тэр Египтэд очиод Египтийн Потифар гэж нэгэн эрх мэдэлтэй хүнийг зарцуулж очсны дараа Йосефийн гарын үйлс болгоныг бурхан өрөөж тэр үнэхээр амжилттай амьдэрсэн. Эхлэл 39:2 дээр хэлсний дагуу эзэн Йосефтэй хамт байсан учраас тэр өөр бусад зарц боолуудаас илүү өрн үцнэгэн боол зарц байсан гэсэн. Тэр үнэхээр цоглог болсон, ирж хүчтэй байсан. Яагаад гэвэл тэр бурхантай хамт алхаж байсан. Та хаана явж байгаа тийм чухал биш. Харин та хинтээ алхаж байгаа чухал. Потифарын гэрт боолж очсон ч тэр бурхантай хамт байсан учраас тэр газар ч гэсэн амжилт олж байсан. Гэхдээ түүний хоёр дахь одоо байр суурь бол Потифарын гэрээс долоон дараа байсан шүү. Тэр Потифарын гэрт байхдаа бүтгэгдэж, доромжтогдож, буруу шаардаж, зөвийн замыг сонгосноос болоод шудраг усаар бүтгэгдэж тэгээд фараоны буюу Египтийн шоронд орсон. Гэхдээ их сонирхолтой. Эхлэл 39:23-ыг харах юм бол учир нь эзэн Йосефтэй хамт байж түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгоглоо гэсэн үг. Энэ нь шоронд байсан үеийнх нь тодорхойлт. Йосеф шоронд байхдаа ч гэсэн хийсэн бүх зүйл нь бүтэмжтэй болсон тийм амьдралаар амьдарч байсан. Та хаана байгаа, ямар нөхцөл байдал донд байгаа тийм ч чухал биш. Харин та бурхантай алхаж байна уугүй гэдэг нь маш чухал. Эцний улсаар Йосеф шоронгийн бүх хүмүүсийг хариуцуулж өгсөн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Египтийн захирагч фараоныг зүүдсэн өнөөх зүүднээс болоод тавгүй болсон зүүдийн тайлах энэ ч болтоогүй. Эцний Йосеф фараоны зүүдийг тайлахаар фараоны өмнө очдог. Эхлэл номын 41:16-ыг харвал Йосеф фараонд хандаж хэлж байна. Энэ бол би биш. Харин бурхан юм а гэж хэлж байна. Энэ ишлэлдэх хамгийн чухал зүйл нь энэ байна. Энэ хүртэл Потифарын гэрт байхад боолын амьдралаар амьдарч байна. Намайг шоронд байхад өдөр болгон надтай хамт байсан тэр бурхан фараоны зүүдийг тайлах болно гэж хэлсэн гэсэн. Та хэний өмнө зогсож байгаа тийм чухал биш. Харин хинтээ хамт зогсож байгаа нь чухал. Та яаж амьдарч байгаа нь тийм чухал биш. Харин та бурхантай хамт алхаж байна гэдэг нь хамгийн чухал зүйл. Та бурхантай хамт алхаж байна. Эзэн танаас хүсдэг зүйл бол даруухнаар өөрийн бурхан эзэнтэйгээ хамт алхаасаа гэж хүсдэг байна. Бүгд хамтдаа Мика 6-гийн 8 дугаар ишлэгийг дахиад уншийе. Хамтдаа чанга дугаар уншийе. 3-ийн юм сайн болохыг тэр чанга айлцсан. Шударгыг үрд, энергийг хайр, өөрийн бурхантай хамт даруухнаар алхах гэхээс өөр юу тэр чамаас шаарддаг байсан. Бүгдээрээ суудлаа сонсоо эзний нэрээр